та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол малчтын төв телевиз, малчин телевизийн малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай энэ удаагийн дугаар Цахиур төмөр компани хүний хэмж даваа цэрэн өргөдөө оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хоёлаа өнөөдөр үзэгчтэй тийм ээ цэвэршилтийн хам шинжийн талаар хоёлаа мэдээлэл зөвлөгөө өгье. Цэвэршилт гэж юу юм бэ тийм ээ? Монгол эмэгтэйчүүд маань хэдэн наснаасаа ер нь цэвэршиж эхэлт юм бэ? За ер нь бол цэвэршил гэдэг нь бол яг өндөвчөнд байгаа өндгөөсийн одоо нөөц бүрэн гүйцэд зогсож биений юм одоо 12 сарын турш ирэхгүй байх энэ үзэгдлийг бол цэвэршилт гэж хэлдэг. За цэвэршилт бол физиологийн одоо хэвийн үйл явц байдаг. За гэхдээ наснаасаа одоо эрт бас цэвэрших тохиолдлууд зөндөө байдаг. За сүүлийн жилүүдэд одоо нийгмийн амьдралтай, стресстэй бас холбоотойгоор эрт цэвэрших тохиолдлууд бол нэлээдгүй бас илбэг басан байгаа. За Монгол эмэгтэй хүний хувьд бол дунджаар 49 наснда бол цэвэршиж эхэлдэг. За хэрвээ 49 наснаас өмнө одоо 40-с 45 наснда одоо биений юм нь 12 сар түүнээс дээш хугацаагаар ирэхгүй болох юм бол энийг эрт цэвэршилт гэж үздэг. Эсвэл харин 56 наснаас хойшоо одоо биений юм зогсож байгаа энэ үзэгдлийг болохоор хожуу цэвэршилт гэдэг үндсэнд нь бол 3 ангилдаг. За цэвэршилтийн үе үйл явцыг бол үндсэнд нь цэвэршилтийн өмнөх үе, тэгээ яг цэвэршилтийн үе, тэгээ цэвэршилтийн дараах үе гэж ерөнхийдөө ангилдаг байгаа. Цэвэрших явцад ер нь ямар шинж тэмдэг одоо эмэгтэйчүүд маань илэрдэм бэ тийм ээ? Яаж хэрхэн цэвэршиж байгаагаа мэдэх ёстой юм бэ? За ер нь бол цэвэршилтээ бол хамгийн одоо илбэг илэрдэг шинж тэмдэг бол нэгдүгээрт бол биений юм маань хомсдоод ирдэг тий. Сар болгон одоо ирэх ёстой байсан биений юм маань багаар ирэхгүй болох, эсвэл хэмжээнд багасах, за хэдэн сараар эсвэл ирэхгүй байжснаа гинт одоо биений юм ирэх зэрэг ийм одоо биений юмны алдагдлын шинж тэмдгүүд нэгдүгээрт илэрдэг. За хоёрдугаарт нөгөө нүүр хамаа маш их халуун оригдог. Гів гинтэн одоо нүүр хам халуун шатаад яг галын урдаас ингээ хараа суудсан юм шиг тийм халуун төнөх мэдрэмжүүд төрдөг. Зарим хүний хувьд болохоор гарын алга, хөлийн ууланд гинт халуун оргих мэдрэмж төрнө. За мөн одоо сэтгэл санааны хувьд бол маш тогтургүй болцсон байдаг. Юм л бол амархан уйлчаад байдаг. Жижигхэн юмд амархан гомдох ч юм уу эсвэл жижигхэн юмд амар уурлах ч юм уу тийм одоо сэтгэл санааны хувьд тогтургүй болоод ирдэг. За эсвэл шөндөө одоо хит хөлрөх, нойр будах шинж тэмдгүүд илэрдэг. Зарим хүмүүс одоо ингээ хэлтгэлдээ манай өвчтнүүдэд зарим нь бол ингээ шүн гинт унтаад босоод ирэнгүүт усан болгон мэт одоо ингээ хөлөрцөн бүх ингээ хуцсан ингээ нарцсан чиг даацсан босч ирдгээ гэд тэгжилдэг. Энэ бол яг бас цэвэршилтийн бас нэг сондгоо шинж тэмдэг гэдэг. За үүнээс гадна бол артерийн даралт ихсэх, яс үе мөч өрөнгөнөх, за зүрхний даралт зүрх дэсэх, артерийн даралт нэгсэх гэх мэт ийм зовирууд бол давхар илрээд яв. Тэгэхээр энэ үед одоо ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм тийм ээ? Цэвэршсэн одоо өөрийгөө яг цэвэршиж байгаагаа мэдж байгаа хүмүүс маань тийм ээ? Одоо яг нөгөө 45-аас дээш насных маань цэвэршиж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ үед ямар арга хэмжээ авах юм бэ анхан шатанда? Хүмүүс болохоор ингээд нөгөө зүрхэн дэлсэл, артерийн даралт нөсөөл ирэнгүү. За миний зүрх хөвдөчлөө гээл зүрхний эмчдэр очиод за биений юм нэрэхгүй болохоор за биений юм яаж ирүүлэх үү гээл жирэмснээс хамгаалах юм зэм уугаал тий. Аюу юм буруу арга хэмжээнүүд маш их аваад байдаг. Тэгэхээр эхний ээлжинд мэдээж эмэгтэйчүүдийн эмчдэр очиж эмэгтэйчүүдийн үзлэгтэй орно. За тэгээд өвтрээний яхаа эмэгтэйчүүдийн яхаагаараа ажиллуулад тэгээд тэр өндөвчний үйл ажиллагаа хэр одоо явагдаж байна гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. За өндөвчний үйл ажиллагаа юм багасаад нөөц одоо багасж байгаатай холбоотой ер нь юу яаж байгаа штэ цэвэршилтийн үйл явц явж байгаа. Тэгэхээр тэр өндөвчийг дэмжих, өндөвчнөөс ялгарч байгаа тэр эстрогон гэдэг дааврын нийлэгжилтийг дэмжих юм эмчилгээнүүдийг бол заавал хамт хавсарч авах шаардлага гардаг. Дээрээс нэмээд сэтгэл зүйн талаас нь бас сэтгэл зүйн эмчтэй уулзаж сэтгэл зүйн талын бас зөвлөгөө мэдээллийг бас давхар аваад явбал бас илүү үр дүнтэй байдаг. За гол шалтгаан нь бол тэр өндөвчнөөс ялгарч байгаа эстрогон гэдэг дааврын дутагдалд ороод ирж байгаа. Тэрнээс болоод одоо зүрх дэсэх, артерийн даралт нийсэх, за тэгээд эстрогон дааврын дутагдалтай холбоотойгоор энэ судас хөдөлгүүрийн мэдрэлүүд маань сааталд орж гів гинтгэн нүүр ам, халуун оргих, хөлрөх, гарын алга, уул хаалгах гэх мэт ийм завирууд илрээд байгаа. Тийм учраас тэр өндөвчийг дэмжиж, өндөвчнөөс ялгарч байгаа эстрогон даавартай төстөө үйлдэл үзүүлдэг эмийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Эстрогон эмчилгээ гэдээ одоо ингэж яаж шүү дээ. Тэгэхээр одоо энэ нь ямар эмчилгээ байд юм бэ?
За ер нь бол эстрогон эмчилгээ нь болохоор ихэвчлэн олвол яг нөгөө маш одоо дааврын ер нь бол эхлээд дааврын шинжилгээ хийдэг. За тэгэхээр тухайн хүнд бол эстрогон даавар, прогестерон даавар гэдэг үндсэн 2 даавраа үзнэ. Дээрэс нь тэр өнчин тархинаас ялгардаг гипоталамусаас ялгарч даавруудын хэмжээг бас тодорхойлж үзээд аль төвчний дааврын илүү дутагдaltaй байна гэдгийг онцлсныхаа үндсэн дээр бол даавар эмчилгээг хийж эхэлдэг. Гэхдээ даавар эмчилгээ бол заавал эмчийн хяналтын дотор хийдэг. За даавар эмчилгээ удаан хугацаагаар хийхээр бас умайн хавдар, хөхний хавдар үүсэх эрсдэлтэй байдаг учраас заавал эмчийн заавраар хийдэг. Харин үүний оронд бол ард иргэд маань мэдээж одоо ялангуяа малчид бол тэр болгон имплект үзүүлээд яваад авах боломж айгүй багтай байдаг. Тэгэхээр эхний ээлжинд яг одоо цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрсэн байгаа хүмүүсийн хувьд бол яг эстрогон даавартай төстэй үйлдэл үзүүлдэг эмийн ургамлуудыг одоо хандлаа, дуугаад хэрэглэж болно. Эсвэл тэр эмийн ургамлуудыг яг зөв зохимжтой хэмжээгээр наагуулсан одоо жишээлбэл энэ Хямлай брендийн Миносан гэдэг эмийг ууж хэрэглэж болно. За Миносан дотор агуулж байгаа гол эмийн ургамал нь бол энэ Aspergillus rasmasus гэдэг эмийн ургамал байгаа. За энэ эмийн ургамал нь өөрөө хэрээний нүдч гэж бас хэлэгддэг. Тэгээ энэ эмийн ургамал нь яг хүний одоо эстрогон даавартай их төстэй бүтцтэй ийм ч учраас угаад хэрэглээд ирэнгүүт яг өндөвчнийхөө үйл ажиллагааг дэмжиж өндгээс юм одоо боловсралтыг сайжруулж за тэгээ эстрогон дааврын ижилхэн үйлдэл үзүүлэх буюу одоо сарын тэмдгийг тогтворжуулах, за дээрэс нэмээд цусан дах холестеринийг бууруулж артерийн даралтыг тогтворжуулах, за тэгээд ясны одоо эрсдэлтэнд оролцож яс сэргчгээ сэргээлэх, за тэгээд тэр нүүр ам халуун оргоод хөлрөөд байгаа гэсэн тэр зөөврүүдийг намдах үйлчлэгийг бол үзүүлдэг энэ хэрээний нүд гэдэг эмийн ургамал нь. За үүнээс гадна ясны сэргэжилт, зүрх судасны эмгэгүүд давхар яваад байдаг. Тэгэхээр ясны сэргэжилтээ сэргийлэх зорилгоор одоо кальц уух хэрэгтэй, Д витамин уух хэрэгтэй. За тэгээд магн одоо давхар бас хэрэглээд явах юм шаардлагууд гардаг. Тэгэхээр эмчийн зааврын дагуу нэмэлтээр одоо бас энэ кальцийн бэлтгэлүүдийг давхар энэ Миносан нэмтэйгээ хамт хавсраад хэрэглэх их зайлшгүй шаардлагатай байдаг. Цэвэршээд ирэхээр тодорхой хэмжээр өвтрэний орчин өөрчлөгдөд ирдэг. За ер нь бол цэвэршилт нэг дунджаар 5-аас 8 жил орчим үргэлжилдэг. Энэ хугацаанд бол өтрээ маань хуурайшаад, хайтангаршаад, жижигрээд одоо насны өөрчлөлтөнд ороод эхэлдэг. Гэтэл одоо хувь хүнийхээ хувьд бол бэлгийн амьдрал бас байсаар байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үед одоо өтрээний орчинг хэвэн болгох, тэр хуурайшилтыг найрлаж өтрээг буцааж одоо хэвэн болгох үйлчлэгээ үзүүлдэг энэ V-гэл гэдэг өтрээний гээлийг заавал бас Миносан нэмтэй хавсруулан хэрэглэх шаардлагатай байдаг. За V-гэл нь бол яг өтрээний өрөвслийг дарна, мөөгөнцрийг устгана, энгийн үржлийг дарангуулна. За үүнээс гадна гол нь өтрээг сайхан чигшилж өгдөг. Ингэснээр яг нөгөө цэвэршилтийн үед бол эмэгтэйчүүд маань ийм өтрээ захтнах зовир маш их илэрдэг. Тэгээд эсвэл заримдаа нөгөө өтрээнээс нь цагаан юмны ялгарлтууд ихсэх зовирууд бас илэрдэг байхгүй. Тэгэхээр яг тэр үедээ эмэгтэйчүүд маань өөрийгөө одоо ямар нэгэн бэлгийн замын халдвар төвчнөр өвдчихүү, яагаад ингэж захтнаад байгаа юм бол гэд маш их санаа зовниж яваад байдаг. Тэгэхээр энэ бол яг харахгүй таны цэвэршилтээс холбоотой илэрж байгаа зовир учраас дотроос нь одоо өндөвчөө дэмжиж Миносанаа угаад талаас нь өтрээлэгөө V-гэл гэдэг энэ гээлээ 7-аас 14 хоногийн турш бол заавал хамтд нь хэрэглээд явах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ V-гэл маань өөрөө юм шахмал хэлбэрийн юм биш үү дээ. Тэгэхээр яаж хэрэглэх вэ? V-гэлийн хувьд болохоор юм дийлэн бүтэцтэй бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ аппликатор гэдэг юм сорвол байгаа. Тэгэхээр V-гэлийнхаа ингээд хагийг нь аваад аппликатор энэ хоёр ингээд эрсуугаараа холбогддог. За тэгээ эрсуугаараа холбогдонгууд нь энэ 2 г гэж зураас байгаа. 2 г гэдэг зураас хүртэл ингээд шүдний оо шахаж байгаа юм шигээр V-гэлийнхаа араас ингээд шахаад оруулчихна. Тэгээ шахаж оруулаад салгаж аваад өтрээлүүгээ энэ түлхүүрээр нь араас нь сайн түлхээд өтрээлөө хийж өгдөг байгаа. За тэгээ V-гэлийг эмчилгээний зорилгоор бол 14 хоног хэрэглэдэг. Өтрээ хуурайшаа захтнаад байгаа үед бол заавал өглөө оройдоо 2 удаа тэр захтнаж хуурайших зовоороо арилтал буюу хамгийн багадаа 21 хоног. За зарим хүмүүсийн хувьд бол бүр 3 сар хүртэлх хугацаагаар хэрэглэдэг байгаа. Тэгэхээр V-гэлээ Миносантай бол заавал хасаж хэрэглүүл зүгээр. За үүнээс гадна өтрээний хуурайшилт маань нэг 21 хоног хэрэглээд арилчна. Гэхдээ энэ бол хөгшрөлтийн процесс те байнга бие махбод маань ингээ өөрчлөгдөж байгаа. Тийм учраас сар болгоно одоо өтрээгээ чигшүүлэх, үргэлжлийн дарах зорилгоор сар болгон одоо V-гэлээ хэрэглээд явах шаардлагатай. Тэгж урьдчилан сэргийлэх хамгаалах зорилгоор хэрэглэж байгаа үед бол 7 хоног л хэрэглэхэд болохоор ийм бүтээгдэхүүн байгаа. За Миносан бүтээгдэхүүний хувьд бол энэ нөгөө цэвэршилт маань өөрөө урт хугацааны процесс.
тий. Хамгийн багадаа 5 жил, за тэгээ 10 жил, зарим хүний хувьд бол 20 жил үргэлжилдэг. Ийм урт хугацааны процесс явж байгаа. Тэгээд энэ хугацаанд чинь хүний амьдралд янз бүрийн үйл явцууд явж байгаа, янз бүрийн стрессүүд авж байгаа. Тэгэхээр сэтгэл санааны явж гисэн маш их тогтворгүй явж идэг. Ийм учраас нөгөө цэвэршилтийнхаа процессыг жоохон удаашруулах, илүү залуу насаа удаан хатгалах зорилгоор менсан нэмээ арай удаан авах хэрэгтэй. Хамгийн багадаа бол менсаныг 6 сар, за дээдл нь 1 жил, 2 жил хүртэлх хугацаагаар уугаад дунд нь 3 сар завсарлаад дахиад уух байдлаар ингэж курс эмчилгээ байдлаар байнга уугаад явж байгаа хэрэгтэй. Ер нь бол зүрх судасны өвчлөл, бөөрийн өвчлөл ер нь давхар ингээд хавсраад явж байгаа магадлал маш өндөртэй байдаг. Тэгэхээр хэрвээ таны артерийн даралт ихсдэг, за зүрхний үйл ажиллагааны ямар нэгэн алдагдaltaй, өвчнөд болвол заавал энэ абана гэдэг юм цусаа шингэлэх гэдэг шүү дээ. Тий, энэ абана гэдэг имийг заавал хавсарч уух шаардлагатай байдаг. Абана яадаг вэ гэхээр өөрөө 56 төрлийн эмийн ургамлын ханд байдаг. Энэ 56 төрлийн эмийн ханд маань бол нэгдүгээр цуснд холестериныг бууруулж өгдөг. Хоёрдугаар цуснд дах артерийн даралтыг докторжуулах үйлчилгээ өгнө. Дээрээс нь нэмээд цус шингэлэх үйлчилгээтэй ийм бүтээгдэхүүн. Тэгэхээр яг 45-аас дээш насны эмэгтэйчүүд маань ихэвчлэн артерийн даралт маань ихсэх зөвөр нэмэлтээр хавсраа явж байдаг. Дээрээс нь цусаа шингэлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр нөгөө нэг цус шингэлдэг эмнүүд байгаа штэ, жишээлбэл аспирины 3 сар түүнээс дээш хугацаагаар бол хэрэглэхийг хориглодог. Удаан хугацаагаар уугаад ирэхээр хотоодны шарх үүсгэж эрсдэлтэй байдаг бол энэ абана гэдэг юм бол ямар нэгэн хотоод гэзэнд гаж нөлөө үүсгдэггүй. Тэгсэн мөртлөө цусаа сайн шингэлээд холестериныг бууруулад артерийн даралтыг докторжуулаад өгдөг. Тэгэхээр энэ яг цэвэршилтийн үйл явцтай эмэгтэйчүүдэд бол менсан нэм дээрээ заавал энэ абана эмийг хавсраад бас хэрэглээд яваарай. Тэгээд таны даралт ихсдэг бол тий. Даралт нь ихсээ явж ивэл заавал хамт хавсраа явж явах хэрэгтэй байгаа. Энэ витамин биш үү дээ, тийм ээ? Энийг одоо бас яг цэвэршилтийн үед одоо хэрхэн яаж хэрэглэх ёстой, ямар учиртай юм бэ? Тий. За цэвэршилтийн одоо дараах үе шат гэж байгаа л да. Ер нь бол нэг цэвэршилт 5-аас 10 жил үргэлжлээд дуусангууд биений юм маань бүрэн гүйцэтгэж усаад өндөвчнөөс одоо ямар ч эстрогон, прогестерон гэдэг дааврын огт ялгарахгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ эстрогон, прогестерон гэдэг даавар нь өөрөө бас ясны одоо бат бэх байдлыг бэхжүүлэхэд оролцдог даавар. Хэрвээ энэ даавар огт байхгүй болоод ирэхээр яс маань сэргэжээд одоо яс хуурах эрсдэл нэмэгдээ явж байдаг. Тэгэхээр ясыг одоо сэргэжилтээс нь сэргээлэх, ясны бат бөх байдлыг сайжруулах зорилгоор нэмэлтээр бол заавал кальц, Д, магнуудаг. Тэгэхээр ингээд одоо уух юм маань нэлээд олон болчихж байгаа. Ингээд яг цэвэршилтийнхаа шинж тэмдгийг дарах зорилгоор менсана уун, даралтаа докторжуул цусаа цэвэршүүлэх зорилгоор абанагаа уун гээд 2 мууж. Тэгэхээр нэмэлтээр ахаад энэ кальцаа дангаар нэг угаал, Д-гээ нэг тусад нь угаал, магна нэг тусад нь угаал. Тэгэхээр ингээд бүр 4-өөс дээш төрлийн юмнууд ингээ хольж уух шаардлага гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ 3 ууж одоо хослуулан хэрэглэж болох витаминыг нэг дор агуулсан гэдгээр энэ витамин нэгдүгээр онцлог. Кальцийн ч агуулсан, магнийн ч агуулсан, Д-гийн ч агуулсан. За тэгээд хоногийн одоо авах ёстой тунгаар нь савлагдсан гэдгээр их даваа талтай. За тэгээд нөгөө эренгүүт хүмүүс нөгөө кальцийг удаан угаад ирэхээр энэ тэнд ингээд одоо хуримтлагдаа шохоожилт үүсэх үедээ гэж маш их санаа зовдөг. За тэгвэл дээрэс нөгөө ходоод их цочроодог гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ кальц нь бол яг ургамлаас гаргаж авсан. Тийм учраас ходоод цочрох нөлөө байхгүй. Дээрэс нь нэмээд удаан хугацаанд хэрэглэхэд одоо идэд хуримтлагдаж шохоожилт үүсгэдэг гэдгээр их даваа талтай ийм кальцууд байгаа. За тэгээд магн давхар агуулсан, Д витамин агуулсан. Ягаад Д кальц хоёрыг хамтд нь уудаг гэхээр кальцийг яг яслуу зөөдөг зөөлчлагч нь бол энэ витамин Д гэдэг. Витамин Д-г заавал кальцтай хамт уух хэрэгтэй. Тэгэхээр тэгжээж одоо яс маань очиж бат бэх байдлыг бий болгоход шууд оролцдог байгаа. Дээрэс нэмээд магн яагаад ууж байгаа юм гэхээр булчингийн одоо үйл ажиллагааг дэмжих, шүрмэс татах, сэргээлэх, дээрэс нь ядралтыг бууруулах зорилгоор магн бол давхар орж ирсэн байгаа. Тэгэхээр яг цэвэршилтийн хам шинж илрээд ер нь нүүр ам хатар бол хөлөө сэтгэл санаа тавгуутэд явж байгаа хүний хувьд бол дээрэс нь өтрөө ураашаад байнга л захтнаад байдаг ийм хүмүүсийн хувьд бол энэ дөрвөн бүтээгдэхүүнийг яг ингээд ком байдлаар ингээд хослуулан хэрэглэхэд 3 сар орчим хэрэглэхэд бол яг буцаад залуу болсон юм шигээр амьдрах энэ боломжийг бас бүрдүүлж өгдөөрөө их даваа талтай бүтээгдэхүүнүүд. Тэгээ бүгдөө одоо цэвэр эмийн ургамлуудаас гаргаж авсан гэдгээр их даваа талтай байгаа. Тэгэхээр цэвэршилтийн дараа ер нь бас ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм тийм ээ. Мөн одоо энэ эмийн одоо нөгөө ургамлын гаралтай гэж шүү дээ эдгээр бүтээгдэхүүн маань. Тэгэхээр хит их уугаад ахаар энэ дасгал болно гэж байгаа юу? Гаж нөлөө юу вэ?
За ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд дээр бол ямар нэгэн тасал шунал үүсгэдэггүй дээр их давуу талтай. Хоёрдугаарт яг байгалаараа байгаа учраас хотоод гэзэнд ямар нэгэн шарах, улаалт, өрөвсөл, огт үүсгэдэггүй дээр их давуу талтай юм бүтээгдэхүүн байгаа. За харин эсрэгээр одоо нөгөө химийн гаралтай юмнууд ч юм бодвол тэгэл 3 сараас дээш хугацаагаар угаал ирэхээр бусад эд эрхтэндээ нөлөөлөх зэрэг гаш нөлөөнүүд бол гараа явдаг шүү дээ. Тийм учраас яг ингээд хамгийн эмчилгээний эхний сонголт айл болохоор эмийн ургамлын гаралтай, байгалийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглээрэй гэж бас зөвлөмөр байна. За баярлалаа бидний урилгыг хүлээн авч ирсэнд. Баярлалаа. Үзэгчдээ малчтай эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар Цохир төмөр компани хүний хэмж даваа цэрэн цэвэршилтийн хам шинжийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.